Энэ өдрийн мэндийг үзэгч сонсогч та бүхэнд хүргье. Энэ өдрийн мэдмээр юм байна нэвтрүүлгийн маань шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Хамтран хөтлөгчөөр Улаанбаатар Эрдэм их сургуулийн хуулийн багш Алтан Гэрэл ах маань ирсэн байна. Энэ өдрийн мэнд. За Алтан хөдөө энэ өдрийн мэнд бас үзэгч сонсогчтой энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн маань энэ дугаарын сэдэв маань ямар байгаа вэ? За одоо шойлоо бас ингэ нилээд дугаар байсан. Одоо надад бол бас нэг тэр их гоё санагдаад байгаа. Чи надаас асуугаал те би чамаар нэг таавар таалах гэж байгаа юм шиг ингээд хэлээд тэгэл чиний тэр нэг байдлыг нүүрний хувирлыг ингээд сонсгол надад бас нэг талтай таатай байгаа байхгүй. За тэгэхээр өнөөдрийн бит хоёрын ярих сэдэв бол аргагүй хамгаалалт гарцаагүй байдал гэсэн сэдэв. За одоо чиний реакшныг харъя. За аргагүй хамгаалалт гарцаагүй байдал гэхээр за юу бууж ин чамд? Яг хамгийн түрүүнд саяхан үзсэн кино шууд санаанд буулаа. За тэрний ямар тэр яг нэг солонгос кино байсан л да. Эгчтэйгээ амьдардаг. Ээж нь ерөнхийдөө бол яг бурхан болцсон. Тэгээ аавтайгаа амьдардаг өсвөр насны хоёр охин. Тэгээд аав нь их дарамтлагдаг. Мөнхийн арх уун, мөнхийн одоо зодож нүдэн. Тэгээд нэг өдөр нөгөө нэг бүр зодуур нүдүрэнд хитрээд эгч нь одоо аавыгаа ястан аргагүй хамгаалт хийгээд яачдаг байхгүй юу? Хороочдаг байхгүй юу? Тэгээд нөгөө дүү нь болохоор эгчийнхээ хэргийг даагаад гэтээ яг эгч нь бол санаатаагаар л тэрийг яг аавах ардлаас нь ингээд одоо цогчж байгаа юм л. Тэгээд шүүхтэр очиж чинь нөгөө дүү нь би одоо таны өмнөөс хэрэг хүлээе гэдэг. Тэгээд яг шүүхтэр яваад очиж чинь шүүхийн шийдвэр болохоор нэгдүгürt нөгөө насан туршид байсан хүүхд хоёрдугаарт маш их энэ одоо олон удаагийн дарамт шахалттай гэрэл дунд бас байжээ. Тэгэхээр энэ хоёр хүүхэд маань бас аргагүй хамгаалт хийсэн байна гэсэн зүйл ярьжсэн бохоггүй. Тэгэхээр яг тэр шууд санаанд орж байна. Хоёрдугаарт мэдээж нөгөө аргагүй хамгаалт гэхээр шууд хүчрхийлэл санаанд орж байна л да. За миний хувьд зүгээр тэр киног үзээгүй учраас те яг нөгөө үйл явдал нь яг яасан, өрнөл нь юу болсон тэр тал дээр юу яахгүй. Тий. За зүгээр аргагүй хамгаалалт гарцаагүй байдал гэдэг ингээд хэлэхлээр хүмүүс нэг тийм холбоо өгч юм шиг. Хоёлаа нэг өмнөх нэг хэддэх дугаар дээр ч үлээ нөгөө орон сууц хөлслөх, эд хөрөнгө түрээслэх гэдэг нэг ярьж хахад чи нэг тэгжсэн шүү дээ. Гэхдээ тэр хөлслөх түрээслэхийг чи хүмүүс л хоёр янзаар хэлээд идэг болохоос нэг ойлголт юм биш үү гэж. Тий, ер нь тийм шүү. Гэтэл тэр нь бол хоёр өөр ойлголт болж таарсан тий би чамд тайлбарснаа. Тэгэхээр бол аргагүй хамгаалалт гарцаагүй байдал гэхлээрээ бас яг нэг тийм ойролцоол утга бас сонсогдож байгаа болоо гэж бодож байна л да. Аргагүй хамгаалалт гарцаагүй хамгаалалт гарцаагүй байдалд ороод аргагүй хамгаалалт хийцэн юм шиг. Яг үн тий. Тэгэхээр энэ бол ингээд нэг юм шиг тий. Ингэж ойлгогддог. За тэгвэл мэдээж энэ нэвтрүүлгийн явцад хоёлаа энэ зааг ялгаа гаргаж үзэгчтэй ойлгуулъя. За тэгээд аргагүй хамгаалалтаас нэхлэе. За зөвхөн нэр томьёоных нь хувьд аваад үзэнгүүт аргагүй гэж байгаа. За хамгаалт гэдэг нь бол ойлгомжтой. Аргагүй гэж. Аргагүй гэдэг чинь бол өөр арга байгаагүй л гэсэн үг шүү дээ. Мухарцсан гэсэн үг тий. Ерөөсө тэр нэг үйлдэл бол одоо цорын ганц үйлдэл байж өөр юм хийх боломжгүй байж гэсэн санаа шүү дээ. Аргагүй хамгаалт гэдэг нэр томьёо чинь тий. За энийг юу гэж томьёолсон байдаггүй гэхэлэр тэр довтлагч этгээд гэж нэг этгээд гаргаж ирж байгаа. Тэр довтлагч этгээдийн довтлогоос хүний эрүүл мэнд амь нас аюулд эрсдэх энэ бодит нөхцөл байдал бий болсныг тухайн үйлдэл хийж таслан зогсоохоос өөр аргагүй байсан бол тэр үйлдэлийг бол аргагүй хамгаалт гэж байгаа. Тэгэхээр нэг довтлагч этгээд гэдэг нэг нөхөр гарч ирэх гэж байна. Тийм ээ. Тэр нөхрийн зүгээс бол тийм бусдын эрүүл мэнд амь насанд аюул занал учруулсан тийм бодиттой довтлогоо байх гэдэг юм. Бодиттой довтлогоо. Түүнийг нь хөндлөнгийн нэг этгээд өөрөөр яаж зогсоох боломжгүй байжгаад нэг арга хэрэгслэр зогсоосон. Тэр нь эргээд ямар нэгэн байдлаар тэр довтлагч этгээдэд хор хохирол учруулсан. За нэг ийм ойлголтыг тойрсон яриа болох гэдэг. Тэгэхээр энэ дээр юу анзаарэгдэж байна гэхээр бол тэр нэг эрүүл мэнд амь насны эсрэг бодиттой довтлогоо хийгдсэн гэдэг нэг юм. Энэ айгүй чухал байхгүй. За зүгээр энийг ингээд бүр хоёлаа зүгээр кино шиг ингээд хийсвэр жишээ аваад үзэгчтэй тайлбарлая л да.
Нэг нөхөр арх уужээ. Нилээн цогтжээ. Тэгээ ингээд нэг ширээн дээр байсан утга ингээд барьцсан сууж байгаа. Тэгтээ зүгээр сууж байгаа. Тэгээ та нар муусаа юмнууд наваа дээрлэхлээ мэрлэхлээ гээл ингээл сохтуурхаал юм яриад ингээд сууж. За тэр сохтуухан хутга бариад сууж байгаа энэ момент бол эвгүй. Гэтэл одоохондоо тэр нөхөр чинь ингээд сууж шít. Босч ирээгүй байна. Ер нь бол дарамттай байдлын хувьд бол дарамттай байна. Хоёул нэг гэр бүлийн хүчирхийл дээр бас ярьж байсан. Яг үнэн. Ер нь бол зүгээр тэр нөхцөл байдал бол дарамттай байна шүү дээ. Сэтгэл зүй дарамт. Утга барьцсан сохтун сууж जैन тэгээд ойлгохгүй юм яриад сууж байгаа. Энэ бол яагаад таатай юм шүү дээ. Гэхдээ одоогор бол хин нэгэн рүү босч ирж дайрсан ийм довтлогоо үлдэгдэг байгаа байхгүй. Үйлдэл гараагүй байна. Яг зүгээр дарамттай нөхцөл байдлыг үүсгээд байгаа боловч довтлогоо хийгээгүй шүү дээ. Тэгж байгаа тэр нөхөр хэсэг хугацаанд солиорж байгаа тэгээд нөгөө нэг утга ширээн дээр тавьчихад тэгээд тэндээ тасраад унтаад гэдэг ч юм уу нэг ингээд явчихвал яах юм. Тэгвэл нөгөө нэг саяны тэр аргагүй хамгаалтын чинь тэр юун дээр бол тодорхойлтон дээр бол тэр довтлогчд гэдэг тийм бусдын эрүүл мэнд амь насанд аюул учруулах тэр довтлогоо бодиттой байх асуудал яригдчих шүү дээ. Одоо нөгөө нөхөр чинь босоод ирнэ. Та нарыг ер нь алнаа гэд босч ирээд нөгөө хутгаа бариад хамгийн ойр байсан хүн рүү ингээд далаагаад дайрах асуудал яригдчих шүү дээ. За одоо бол магадгүй тэр ойрхон байгаа тэр чиглээд очиж байгаа хүний эрүүл мэнд амь нас бол үндсэндээ яг аюул төртөж. За одоо энэ үед нь түүнийг бариад авах гэхээр нэгдүгээр айж тэр хутгатай хүнээс. Хоёрдугаарт нөгөө хүн бол нэлээд том биерхэн хүн байна. Нөгөө эргэн тойронд байгаа айж байгаа хүмүүс нь харьцангуй жижиг хүн байна тий. За тэгвэл одоо тэр үнтэй чинь шууд очиод нэг халзгнаад барилцаад доктор бол угаасаа хүч тэнцвэргүй болно. Өөрөө хохирно утгатай сохтун. Энэ нөхцөлд яах вэ гэсэн чинь хажууд нь ийм том гурил илддэг ийм бүдүүн ганжин байж. Тэр ганжингаар утгатай гарыг ингээд цохиж. Тэгсэн чинь гай болж гарыг хуг цогч. За мэдээж утгатай гарыг цохоод утга алдагдлаа. За хүний биед эн чинь бол магадгүй хүнд гэмтэл учирч шít. За одоо тэгэхээр хүний биед хүнд гэмтэл учруулсан тэр этгээдийг тодорхой хэмжээнд буруутгах хэрэгтэй болно шít. Тэгэх хэрэгтэй болно тийм ээ. Гэтэл тэр хүнийг буруутгахгүй байх онцгой нь юу гэхээр бол энэ хутгатай хүний энэ аюултай довтлогооныг тэгж хутгатай гарын цохиж утгыг алдвал зогсоохоос өөр арга байгаагүй учраас одоо тэр цогсон хүний үйлдэл бол нөгөө аргагүй хамгаалт болж байгаа. Тэгэхээр энэ дээр бол тэр довтлогоог өөр аргаар зогсоох боломж байгаагүй гэдэг нэг тийм юу гарч ирж байгаа байхгүй. За гэтэл нөгөөх нь нэг муу жижигхэн биетэй юм байна. Тэгсэн чинь яг зүгээр арх ухлаараа нэлээд муухай агсгандаг нэг тийм нөхөр байг л да амин хаана байгаа гэсэн нэг юм жижигхэн юм байна. Тэгээ баг хөл дөрөө тогтож чадахгүй ингээл гуйвал та нарыг ална гэл тэгээд нэг хоёр дахиад гэтэл эргэн тойронд нь магадгүй хэдэн бөхчүү зууж исэн бай гэж үзье тий. Тэгвэл өнөөдөр хэн ч байсан баг очиод ингээд бариад авахд бол тэр мөг бол ингээд мушиг айчих байхгүй тий. Энэ нөхцөл тгсэн чи харин нэг бөхч нь авчиад хажуудаа байсан модоор нөгөө чинь цохоод багт тэгсэн нөгөөт нь хүчиж байгаа. За одоо бол асуудлыг бол бас арай өөрөөр тавьж эхэлж байгаа байхгүй. Нөгөө нэг довтлогоо хийсэн нөхөр чинь өөрөө амин хаана байгаа гэсэн нэг юм байсан байна. Өлтөрөө довтож чадахгүй шиг юм байж. Үлээхэд бараг унахаар юм байж. Гэтэл тэрийг тэр тойроо суудсан бараг бөхчүүд чиг юм том булаа залуучууд заавал ч үгүй гэж модоор цохиж унгаж алах тийм хэрэг байсан юм. Энд чинь өөрөө ингэж аваад үзэхдээ бас нэг талдаа айгу нарийн асуудал болчихж байгаа байхгүй. Тэгээ өөр яах юм гэдэг асуудалтай байдаг шүү дээ. Гарц байсан уу гэдгийг л их нэгтлэх юм байна тий. Тий өөрөөр тэр довтлогооныг зогсоох боломж байсан уу гэдгийг бас айгу нарийн харж байгаа байхгүй. Тийм. Гэтэл байсан бол одоо нөгөө довтлогооныг зогсоосон этгээд чи өөрөө харин хариуцлага хүн гэмтээсэн ийм хариуцлага очих гэж байгаа байхгүй. Тий. Яг энэ сэдвэр ингээ хүмүүстэй ярихдаар хүмүүс хэлж байгаа байхгүй. Наач ямар ядаргаатай юм бэ тий. Тэгвэл одоо хаашаа баг туслахгүй байх хэрэгтэй байсан юм шүү. Төв надад хамаатай юм биш. Хайчих байсан. Тэгээд тэр нь тусалсныхаа төлөө би явж би өөрөө ялтан болох юм шүү дээ. Гээд байгаа. Тэгэхээр юм чи өөрөө айгүй нэг тийм амьдрал баян гэдэг шиг ингээд нэг хуулийн юм чи айгүй нарийн болчиход шүү дээ. Зүгээр сууж ихт нэг нөхөр тхэн цохоод магтсан байж болно.
Зүгээр нөгөө утгаа барьсан та хүмүүсэнүүдийг алнаагээ сууж исэн. Гэхдээ яг үнэхээр яг амандаа хүрээд босоод ирээд алах байсан уу үгүй юу зүгээр цогтуугийн үед одоо өнөөдөр чи нэг муухай юм тэр алнаа гэдэг үг чи ерөөсө баг амны уншлах шиг болцсон байж тээ. Тий. Тэгээ ингээд нэг арх хотго барьсан алнаа гэдэг ингээд сууж исэн. Тэр муу утгыг нь ядж явах зүгээр нэг маст л хүрхдэг нэг юм утга байгаа тий. Зүгээр л тийм эртээ ч юм биш тий. Гэт ийм нөхцөл тгсэн чинь нэг нөхөр нөгөө горил иддэг ийм том ганжингараа нам цоход нугачиж болж ш. Тэгээ өгчиж болж ш. Одоо тэгээд би юу яасан? Аргагүй хамгаалт хэрэгэлсэн гэвэл уучлаар болчихж байгаа юм. Өөрөө төрүүлж хөдөлсөн л болчихлоо. Нэгдүгээр төрүүлж хөдөлсөн. Яагаад төрүүлж хөдөлсөн гэдэг эхлээд тэр довтлогч итгээ чи эхлээд үйлдэл хийх хэрэгтэй байхгүй юу? Харин тий. Тэрнийх нь эсрэг үйлдэл хийх хэрэгтэй. Хоёрдугаар тэр хүн үнэхээр довтлогч байсан юм уу бүү мэд. Нөгөө талдаа тэр нөхрийг заавалч үдгэж модоор толгоороо зөхиж унгаахгүйгээр өөрөөр тэр аюулыг холбуулах боломж байсан юм уу? Одоо ингээл асуудал үүсэл ингэх юм бол эрүүгийн хэрэг нээгдэл мөрдөгч томилогдоод тэгэл нөхцөл байдлыг шинжилнэ шүү дээ. Мөрдөн байцаалт явуулна шүү дээ. Тэгэл тэр үед чи хаана байсан тэр хүн хаана сууж исэн те тэр барьсан утга нь юу байсан ч гэдэг ингээд тэр нөхцөл байдлыг тодруулаад ингэсэн чинь та нар тэгээд яг ийм нөхцөл чинь муу нэг амин хаана байгаа юм гэсэн мэт чинь зүгээр ингээд араас нь тэрэл ингээд авахд наадах чинь бол юу яачих л байж шүү дээ. Тэр аюулыг та нар зайлуулчих л. Тэгээ нэг нь араас нь тэрж яхад нөгөөх нь очиод араас нь наад нэг маслын утгыг салгаал авчих л байж шүү дээ. Гэтэл яаж байгаа нь толгоор өндөр том ганжин гарцгаад алччихдаг тийм. Одоо ингэхлээр бол энэ бол аргагүй хамгаалт биш болоо гэж байгаа. Цаад хүн бол хэлж шít би айсан. Босоод ирнэ гэж би айсан тийм. Тэгэл одоо ер нь босч ирэл ална гэж бодвол нэг мэдсэн чинь би цогцоо. Одоо тэр хүн өмгөөлөгч авна мэдээж. За тэгэл одоо энэ чинь ингээл нөгөө шүүх юм итгэлцэн болно да. Би бол аргагүй байдалд орсон л гэж хэлэх байх л. Үгүй тийм шүү дээ. Би айсан. Энд чинь урд нь ингээл бас багсгнаал босоод ирдэг. Тэгэл юу босоод ирнэ л гэж бодсон. Тэгэл ерөөсөө одоо л би зогсоохгүй болохгүй гэж би бодсон. Тэгэл нэг мэдсэн чи би зогцсон байсан. Гэхдээ би алыг гэж зөхөөгүй. Би зүгээр энэ хүний хөдөлгөөнийг нь одоо 20 ил гэсэн болохоос би алыг гэдэг зорилготой үгүй. Тэгсэн чи өгчлээ. За ингээд энэ бол арай өөр сэдв болоо явчихна. Ямар ч байсан аргагүй хамгаалт биш болчихж байгаа байхгүй. Тийм л болж байна л да. Тий. Тэгэнгүүт одоо мэдээж тэр зохиод хүн алдсан хүний өмгөөлөгч нь бол ямар өнцгөөс өмгөөлөх вэ гэхээр бол тэр нас орцсон тэр хүний хувийн чанараас нь ярина шүү дээ. Энэ нөхөж угаасаа агсан тавьдаг шүү дээ. Босч ирнэ шүү дээ. Энэ хүн тэр зам байдлыг мэддэг учраас заавалч өдөр довтлуулж хин нэг хохироож жиж хөдлөх ямар шаардлагатай. Босч ирэх нь тодорхой учраас дөрүлээл алах юм байл шүү дээ. Гээд нөгөө хүнээ хамгаалan за тэгэл нөгөө бүрдсэн нотлох баримт юмнуудыг харж байгаа л шүүх тэр хүнд ямар хэмжээний ял өгөх вэ гэдэг чи өөрөө болно. Аргагүй хамгаалт гэдэг нь бол довтлогч нэг этгээдийн бодиттой довтлогооныг ганцхан тэр хүч хэрглэл зогсоохоос өөр арга байхгүй тэр хийгдсэн үйлдэлийг нь бол үндсэндээ аргагүй хамгаалт. За гарцаагүй байдлын хувьд бол байгалийн хүчин зүйл эсвэл техникийн нөхцөл байдлаас болоод учирсан энэ хохирлоос бусдын амнаас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хийж байгаа үйлдэл. За одоо бол нөгөө гэр бүлийн хүчирхийллүүд их үлдэгдэж байна. Манай залуучууд ариг сохтууруулгандаа их хэрэгжилж байна. Тэр хэрээрээ хоорондоо нөхцөлдөх судалдах юмуд бол нэлээд гарч ирж байна. Тэгэхээр зарим нь бол ингэж байгаа юм л да. Хоёр нөхөр зодолтоод исэн. Тэгс нэг нь арай жаахан илүү бяртай тэгээ нөгөөхөө жаахан илүү зодоодох шиг болохоор бойлгсон чи болохгүй болохоор би цогцсон. Энэ бол аргагүй хамгаалт гэж тайлбарлаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг шин чанарууд байна шүү дээ. Хоёр хүн зүгээр зодтолтож исэн байна. Ямар нэгэн хутга зэвсгийн шин чанартай зүйл бариагүй байна. За тэгэхээр юугүй нэг нь нөгөөгөө алчих гэж байгаа юм шиг тийм дүр зураг тэнд харагдахгүй байна. Яг хоёр уушиг амнаас агсалцсан элдвийн чанга дуурсан хоёр нөхөрл байсан байна. Тэгэхдээ нэг нь нөгөөдөө бүр улаан цаан тийм одоо аюул тарих гэж юм харагдахгүй байтал дундуур нь хүн орж ирээд нэгийн зохиод магадчих байхгүй. Тэгэхээр тэрийг өөрөө тайлбарлахдаа энэ бол аргагүй хамгаалт юм аа гэж. Тэгэл дахиад нөгөө мөрдөн байцаалтын явцад тэгвэл тэрийг өөрөөр зогсоох боломж байгаагүй гэдэг асуудал гараад ирж байгаа байхгүй. Тэгэд өөрөөр зогсоох боломж байсан гिचх юм бол аргагүй хамгаалт мөн үү биш үү гэдэг чи өөрөөр хэлцэх байна. Байсан гिचх юм бол биш болоод явчих юм шүү. Заваарг л биш тал руугаа явчих гэдэг шүү дээ. Эсэргээрээ харин дундуур нь орж нөгөө тэр зодооныг зохицуулах гэсэн хүн чинь өөрөө хүнд гэмтэл учруулсан ийм эрүүгийн одоо хэрэгтэн болоод өгч байгаа юм шүү дээ. Тэгэхээр манайхан
энэ аргагүй хамгаалт гэдэг дээр яг тэр нэг хоёр зүйлийг л айгүй сайн ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр тэр довтлож байгаа этгээд бол яалтчгүй тэр бусд руу бусдын эрүүл мэнд амь насанд бодиттой аюул занал учруулж байгаа нь илт болж байгаа. Тэгээд тэр довтлогоо нь бодиттой хийгдэж байгаа. Энэ нөхцөл байдлыг айгүй чухалчлах хэрэгтэй. А нөгөө талдаа бол тэр аргагүй хамгаалт хэрэгжилж байгаа хүний зүгээс тэр довтлогч этгээдийн довтлогооныг өөр аргаар зогсоох боломж байсан уу гэдэг дээр асуудал нэлээд төвлөрч штэ. За тэгээд яалтчгүй тухайн үед бол ингэж л довтлогооныг зогсоохгүй бол бусдын эрүүл мэнд амь насанд аюул учрах байсан гэдэг нь тогтоогдох юм бол тэр хүн тэр довтлогч этгээд нас барсан байсан ч эцсийн дүндээ тэр довтлогооныг зогсоосон этгээд бол хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ингээд нэг жаахан зааг ялгаанууд бол байна. Тэгэхээр энийг л манай үзэгчид сонсогчид их сайн ойлгоод авчмаар байгаа. Ялгаж салах асуудал. Тэрнээс зүгээр маргалдаж байгаа хоёрын нэгтлэлд нь ороод нөгөөх нь цогчоод би аргагүй хамгаалт хийсэн гэх юм бол уучлаарай энэ чинь аргагүй хамгаалт биш. Эсвэргээрээ та харин хүнд гэмтэл учруулсан таны наад үйлдэлж харин эрүүгийн гэмтрийг болчлоо гэж. Тэгэхээр өнөөдөр бид нар хүн хүндээ туслах ёстой юу? Туслах ёстой. Гэхдээ энэ чинь цаана нэг хууль байгаа учраас нэг хим хэмжээ зааг ялгаанууд байна шүү дээ, тийм ээ. Энийг их сайн анхаарах ёстой. За өмнө үйлчилжсэн эрүүгийн хуулинд бол өөрт болон өөрийн дотны хүнд гэсэн томьёол байсан. Аюул занал учрах гэж байгаа бол гэж. Одоо шинэ эрүүгийн хуулиар бол өөрт болон бусдад гэдэг. Одоо нөгөө туслах хүрээг нь томруулчих чинь тэлцсэн байна тий. Тухайлбал одоо миний хажууд нэг танихгүй хүн байж гин, таньдаг хүн байж гин. Гэтэл одоо түрүүчийн зохицуулалтаараа бол миний ойр дотны хүн тэгэхээр миний ойр дотны хүн рүү дайрах юм бол би аргагүй хамгаалт хийх юм бол энэ аргагүй хамгаалт болдог. А танихгүй хүн рүү дайрахлаар хийхлээр аргагүй хамгаалт биш болчихсон. Гэтэл чи ийм байж болохгүй шүү дээ тийм үү. Энэний зорилго нь ерөөсөө тэр таньдагч бай, таньдгүйч бай бусдын эрүүл мэнд амь насыг би хамгаалах үйлдэл хийж шүү дээ. Тийм учраас хуулинд бол тэр бусдын гэдэг тийм үг оруулсан. Энэ нь бол их дэвшилттэй. Инглээрээ бол хүн ямар нэгэн байдлаар бусдыг одоо аюулаас хамгаалах үүрэгтэй. Тэр эрхийг хангаж өгч юм бас. Тийм оролцоог нь хангаж өгч. Хамгаалж өгч юм. Тий, хамгаалж өгч юм. Тэр хүний чинь одоо өөрийг бас хамгаалж штэ хуулиар. Тийм бай. Тий. За дараагийнх нь бол гарцаагүй байдал гэж. Энэ нь юугаараа тэр аргагүй хамгаалтаасаа юугаараа өөр байна гэхээр энэ нөхцөл байдал нь бол тийм нөгөө байгалийн ч юм уу техникийн юм давагдшгүй хүчин зүйлийн улмаас бусдын эд хөрөнгөнд за магадгүй бас амь насанд аюул учрах болзошгүй юм нөхцөл байдлыг таслан зогсоосон энэ үйлдэл бол гарцаагүй байдал гэдэг юм байна. Тэгэхээр нэг довтлогч этгээд гэж түрүү ярьж ирсэн бол одоо довтлогч этгээдийн оронд нь байгалийн давагдшгүй хүчин зүйл. Эсвэл техникийн нөхцөл байдал дийн улмаас гэж шүү дээ. Энийний улмаас эд хөрөнгө, бусдын эд хөрөнгө одоо сүйдэх. За тэн дотор бас хүний эрүүл мэнд амь нас аюулт учрах ийм нөхцөл байдалд хийж байгаа 3 этгээдийн энэ үйлдэлийг бол гарцаагүй нөхцөл байдалд хийсэн үйлдэлээ гэж ингэж тайлбарлаж байгаа. Тэр нөгөө аргагүй байдал гарцаагүй аргагүй хамгаалт гарцаагүй байдал хоёр чинь нөгөө ялгаа нь эндээ гарч ирж байна. Тийм байгаад тий. Тэгэхээр эн чинь нөгөө нэг төрүүчийн ижилхэн үйлдэл бол биш байх гэж байна шүү дээ. Ижил нэг юм биш байх гэж. Хоёр зааг ялгаатай хоёр байлаа. Хүчин зүйлүүд нь өөр болоо явчих. Тэгж дээ тий. Хамаарал нь өөр болж. Тэгээ нэг нь бол тэр нэг хутга юм байрсан хүний довтлогооныг одоо яалтчгүй аргагүй хамгаалтын үр дүнд зогсоож исэн бол одоо байгалийн давж хүчин зүйл. Жишээлбэл одоо үер эсвэл галт төмөрч байдаг юм те. Эсвэл машин техникийн үйл ажиллагаанаас үйлдэлсэн юмнаас тэнд нэг хүмүүсийн эд хөрөнгө амь нас эрсдэлд орох гэдэг тэрийг хамгаалж байгаа үйлдэл чинь бол гарцаагүй байдал гэж хэлээд юм л да. Тэгээ одоо хэдүүлээ хоёлаа жишээ авъя л да. За жишээлбэл одоо энэ өнгөрсөн 100 монч их үертэй байлаа. Одоо бол үер бол нэг хэсэгтэй ер нь салахгүй хаа. За гэтэл нэг гурилын одоо том скелад руу үер урсаж орж ирэх гэж байна. За тэгэнгүүт тэн дотор нэг 100 сая төгрөгийн гурил байжээ. За тэгэнгүүт нь манаа чинь өөрхий тэн дотроос нэг 10 сая орчим төгрөгийн гурил. Одоо тэр үедээ бол эдийг үрснээ мэдэхгүй. Ямар ч байсан нөгөө дотор байгаа гурилаараа ингээд ийм үерийн хамгаалт босгоод тэгээд тэр нь бол энэ дотор байгаа тэрийн дараа нь ингээд үнэлээд үтсэн чинь нэг 10 сая орчмын гурил байж.
Гэтэл дотор 90 сая төгрөгийн гурил үлдэх нь шүү дээ. За одоо энэ манайчийн үйлдэл бол гарцаагүй байдалд хийсэн үйлдэл болж байгаа байхгүй юу? 90 сая төгрөгийн гурилыг хамгаалахын тулд нэг 10 сая төгрөгийн гурилаар энд үерийн хамгаалалт босгосон биш шүү дээ. Одоо энэ бол яалтчгүй одоо гарцаагүй байдалд хийсэн үйлдэл болчихж байгаа. Тийм ээ. Гэтэл эсэргээрээ энд нь одоо юу гэдгийг нэг 50 сая төгрөгийн гурил байж исэн чинь энд нь амар одоо үнэтэй одоо цагаан будаач гэдэг юм уу те шар будаагаар тэр нь дараа нь үнэлээд үтсэн чинь 70-80 сая те. Гэтэл энд хамгаалах гэж байгаа нэг хөрөнгө маань нэг 50 сая. Гэтэл тэрийг бол тэр манаач бол мэдэхгүй шүү дээ. Тэр яг хэд байгаа. Гэтэл гай болоод нөгөөхий чинь авчиж үнэтэй тийм цагаан будаа, шар будаа гэсэн тийм шуудатай ямар ингээ хамгаалчлаа. За тэгэнгүүт одоо байгууллагын удирдлага магадгүй юу гэж асуудал өгөх хүүхдэр. Юу хийгээд энэ их үнэтэй юмар ингэж үерийн хамгаалт хийж байгаа юм бэ? Тэгээ хамгаалсан юмны чинь үн бага байна шүү дээ. Хамгаалсан наад зардал чинь өндөр гарчлаа шүү дээ. Та байгууллагыг хохироочлоо шүү дээ. За одоо өөрхийн нөгөө манаач буруудаж ирж шүү дээ. Тэгж. Гэтэл манаач бол магадгүй дотроо тухайд юу гэж бодсон гэтэр юу тэрийг ингээл энэ үнэтэй тэр нь хямдхан энэгээр нь тэгвэл гэж бодохгүй юу үер ороод ирсэн. Тэгэл хамгийн ойр байсан тэр холоос зөөгтлөөр магадгүй тэр гурил бол холдоод исэн тий. Тэгвэл ойрхон байсан эсгэлаадын дотор нь тэр үнэтэй юм уу будаа л байж л тий. Одоо тэгэнгүүт нөхцөл байдлыг үнэлээд үзэхлээр шүүх юу гэж шийдэх вэ гэхээр ер нь яг цаг адлах юм бол хамгийн ойрхон цэг дээрээсээ манаач зөөжээ. За тэгэнгүүт тэр нь гай болж арай үнэтэй одоо бүтээгдэхүүн байж таарчээ. Хэдийгээр аварсан бүтээгдэхүүнийх нь үнэ бага боловч хамгаалсан нөгөө хамгаалт хийсэн үнэтэй боловч цаад санаа зорилго нь бол энэ манаач бол байгууллага аюул ослоос хамгаалах гэсэн үйлдэл байна. Тийм учраас энэ бол гарцаагүй байдал учраас энэ манаачаас бол төлбөр төлөвлөхгүй гэж шийдвэр гаргаад бас болж байгаа байхгүй. Санаатай хийгээгүй юм байна тийм үднээс л. Гэтэл эсрэгээрээ бас тэгж бас болно. Үгүй жишээл яг зэрэгцээл хоёр юу байсан бэ? Хоёр зэрэгцээ эсгэлаад байсан байна. Одоо нааша тэр үерийн галан байх явах газар нь бол яг ижлэхэн байж л те. Гэтэл бол одоо будаан гурилнаас арай үнэтэй ч гэдэг юм уу тэр хүн бол мэдчихсэн байх тийм. За тэгвэл одоо юу гэж буруудах вэ? Тэгвэл яг зэрэгцээ байсан юмнаас тэр гурилаар нь авчиад хамгаалахгүй яагаад заавалч илүү үнэтэй будаагаар нь нисэн бэ гэд ингээд нэг буруутгах гэж үзэж бас болж байгаа байхгүй юу? За хоёлаа бол нэг жаахан зовлонтой жишээ авчихлаа. Одоо жаахан бүр ойлгомжтой энгийн жишээ авъя л та тийм. 5 давхрын айлаас усалджээ. Гэсэн 5 давхрын айл 100 гэр бүлээрээ ингээд аяллаар яваад гисэн. За тэгэнгүүт тэрийг яаж зогсоож болох вэ гэхлээр бол орж хаалгыг нэвдэж ороод тэр айлын тэр эвдэрсэн тэр карантинуудыг нэг зогсоох нэг арга байна. Нэг бол бүр доошоогоо одоо нөгөө би нэг давхар руу те нөгөө подолын давхар руу ороод тэнд ерөнхий хаалтаар нэг хаах нэг арга байна. Гэтэл нөгөө айлын хаалгыг нэвдээд нэг хүн орж илтэй. Одоо 4 давхрын айл нь дээрээс нь ус гоожод байна. Тэгээ ингэсэн чинь хөшөөс нь асуусан чи наад бол чи өнөөдөр 7 хоног хөвсгөл явцсан шүү дээ гэж. За одоо тэгээд 7 хоног хөвсгөлээс эртэл нь гоожуулах юм бол тэр чин тэр байраараа дуусах гэдэг тийм. Тэгсэн чинь 4 давхрын айл сандраад нөгөө хаалгыг нэвдэлж ороод нөгөөх нь одоо зогсоох арга хэмжээ авч. Тэгсэн чинь нөгөө айл буцаж ирээд юу ярьж байгаа манай эн чинь нөгөө нарийн мэдрэгчтэй юу муугаар ингэж онгоодаг амар тийм үнэтэй хаалгаа. Гэт хохирол хэмжилж байгаа байхгүй. Тэгвэл энэ дээр асуудал яаж тавьж байгаа гэхээр тэр хохирол хэр хэмжээний байх байсан юм. Тэгвэл тэрийг тэр зогсоож байгаа тэр үйлдэл нь хідэн төгрөгийн хохирол учруулж байгаа юм. Одоо энэ хоёрыг дэнслэх нь байна шүү дээ. Тэгэхээр бол ерөнхий манай үзэгчдэд ойлгох нэг юм нь бол тэнд учирч болох аюулаас илүү хэмжээний зардал гаргаж тэрийг зогсоож болохгүй л гэдэг юм л да. Шаардлага нь бол их хэмжээний хохирлыг багахан зүйлийн хохирлоор зогсоож ивэл энийг бол гарцаагүй байдал гэж авч үзээд байна. За тэгвэл нөгөө тал нь ингэж тавих байхгүй. Чи тэгвэл тэр доошоогоо буугаад би нэг давхарт ороод ерөнхийгээр нь унтраахгүй яасан юм бэ? Тэр нь цоочтой байсан. Тэгвэл чи энэ үнэтэй хаалга эвжихээ оронд тэр
тэр би нэг давхрын тэр хаалга бол магадгүй энгийн хийцтэй юм хаалга байсан тий. Тэгвэл тэр хаалгыг нэвдэж ороод нийтээр нь хаачих байсан. Тэгсэн бол наад чинь бүр учирч болох хохирлоос баг зардлаар зогсоох байсан шүү дээ гэж. За дараагийн нэг жишээ бас байж болно. За нэг хүүхэн их гоё үнэтэй цүнх барьцсан явжсэн чинь нэг залуу нөгөө цүнхийг нь дулаагаад цухтааж. Тэгсэн чинь араас нь нэг гүйж явсан нөхөр очиод захан дээрээс нь ингээд бариад аваад татсан чинь нөгөө мó болтоо ингээд урагджээ. За тэгсэн чинь тэр нь гай болж нэлээд үнэтэй юу байжээ. За ингээд цагдаа шүүх болоод ингэсэн чинь яг би юу яасан нүнэ? Цүнхийн шүүрээ цухтаасан нүнэ. Тэглээгээд миний энэ 2 сая төгрөгийн үнэтэй болтог ураад тахтай яа. Энэ цүнхийн үнэлсэн чинь 1 сая төгрөгийн хэлцэн биш шүү дээ. Гэдэг асуудал гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээс шүүгч юу харах уу гэхээр нэгдүгээр тэр нөхцөл байдалд өөр арга байсан уу гэдгийг бас харна. Тэр аюулыг зайлуулах өөр арга байсан уу гэдгийг хараад за тэгвэл тэр нөхрийн араас очиод тэгж захнаас нь татад зогсоохгүй тэр тэртээ дөрөв зүхтаагаад явчих байсан учраас тэр захнаас нь татаад зогсоосон үйлдэл бол зөв юм аа. За гэтэл нэг нь хаашаа татчих, нэг нь цаашаа зүтгэж, энэний явцад болтоо урагджээ. За тэгвэл өнөөдөр шүүх юу гэж шийдвэ? Чи ер нь яагаад хүний юг булааж байгаа? Таны энэ үйлдэл чинь өөрөө буруу. Гэмт хэрэг. За тэгвэл эний чинь зогсоох үйлдэл хийж байгаа чинь таныг ямар зүгээр явж байгаа чинь болтойг чинь ханзалж байгаа ш. Таны тэр гэмт үйлдэлийг таслан зогсоох, таныг тэгэд татад зогсоохоос өөр арга байгаагүй. Гээд үзэх юм бол энэ бол гарцаагүй байдал. Тэгээ хэдийгээр энэ нөхцөлд бол гарцаагүй байдлын улмаас илүү их хохирол учруулсан боловч шүүх нөхцөл байдлыг үнэлж үзээд одоо энэ бол гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл байна. Тийм учраас зогсоосон хүн бол гэм хор учруулсныхаа төлөө хохирол төлөхгүй гэж шийдвэр гаргаж болж байгаа байхгүй. Тэгэхээр бол одоо манай хоёулаа цаг нэлээд өгчих шиг байна тийм ээ. Тэгэхээр бол дахиад өгнөд хэлэхэд бол аргагүй хамгаалалт гэдэг нь бол довтлогч нэг этгээд гэдэг нь хүн байх гэж байна. Тэр этгээдийн тэр бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулах тэр довтлогооныг бодиттой довтлогооныг өөр ямар ч арга байхгүй ганцхан тэр хүч хэрглэл зогсоохоос өөр арга байхгүй тэр хийгдсэн үйлдэлийг нь бол үндсэндээ аргагүй хамгаалдаг. Тэгэхээр тэнд довтлогоо явагдсан байна өөр аргаар зогсоох боломжгүй байсан тогтоогдчих энэ бол аргагүй хамгаалдаг. За гарцаагүй байдлын хувьд бол байгалийн хүчин зүйл эсвэл техникийн одоо нөхцөл байдлаас болоод учирсан энэ хохирлоос бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хийж байгаа үйлдэл нь бол энэ гарцаагүй байдал юм байна. Гэхдээ тэр үйлдэлээс учирсан хохирол нь бол нийтдээ учирч болох байсан хохирлоос бол бага байх хэрэгтэй байжээ гэж. Ялангуяа эд хөрөнгө хамгаалж байгаа нөхцөлд бүр хамаарах нь. Тий. Тэгээ яг зөвхөн хуулийн дээр нэг сайн заалтны үгтэр бол хэрэг үнэхээр тэр одоо хамгаалт хийсэн гарцаагүй байдалд орсон хүний тэр үйлдэл нь хийхгүй байхын аргагүй үйлдэл байсан байна. Тэгвэл энэ хүн тухайн үед бол тэр үн цэнийг ингэж харьцуулаад байх тийм ээ ийм цаг хугацаа боломж нөхцөл тэр үнд байгаагүй гэж хараад тэгээ тэр хүний зорилго нь тэр хөрөнгийг устгах гэж биш хамгаалах гэж хийсэн байна тийм. Энийн нөхцөл байдлыг аваад үзэх юм бол үндсэндээ энэ бол гарцаагүй байдлын улмаас хийгдсэн үйлдэл байна. Гим хор учирсан. Гэхдээ гим хорыг бол энэ үйлдэл хийсэн этгээд бол хариуцахгүй гэдээ ингэ шийдэж байгаа. Харин цаг байгаад боломж байгаад яг адилхан байж байгаа мөртлөө зориудаар мэд. Тэгээ санаатаагаар мэд хандсан бол гарцаагүй байдалд орохгүй. Тэгвэл тэр хүний үйлдэлийг бол гарцаагүй байдалд хийсэн үйлдэл гэж үзэхгүй. Ингээд харин бусдад учруулсан хохирлын төлөө тэр хүн мөнгө нэмж төлөх ёстой болчихж байгаа. Тийм байдалд орох. Яг энийг сонссон хүмүүс бол хэлдэг байхгүй. Тэгвэл ер нь хүнд туслах хэрэг байгаа мó гэж тийм. За энэ бол тэгээд тэр хүний өөрийнх нь эрхийн асуудал туслахгүй нь бол зүгээр хэрэг үнэхээр тийм нөхцөлд орсон хүн одоо манай нэвтрүүлгийг үзээ сонсоод байж байгаа бол энэ нөхцөл байдлыг бас ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээнд бас үнэл цэгнэл хэрэгтэй л болчиход байна л да. Өөр боломжит арга юу вэ гэдгийг бас хайгаарай л гэсэн санаа. За тэгээ хэрэг үнэхээр болоогүй бол би гарцаагүй энэ байдалд энэс өөр би юм хийх боломжгүй байсан гэдгийг нотлох хэрэгтэй. За хэрэг ингэж нотолж чадах юм бол шүүх бол бас танаар бол юм төлөвлөхгүй. Яг тэгэхээр та бол сайн санаж хийсэн шүү дээ. За нэг товчхондоо бол
аргагүй хамгаалалт гарцаагүй байдал гэдэг дээр бол манай үзэгчид сонсогчд бол нэг ийм зүйлийг ялгаа зааг нь мэдээд юу анхаарах хэрэгтэй вэ гэдэг анхан шатныхаа ойлголтыг авчих хэрэгтэй. За тэгээд би нэвтрүүлэг болгон дээр төгсгөлд нь хэлдэг. Энэ нэвтрүүлэг маань та бүхэнд хуулийн анхан шатны ойлголт өгж байгаа. За үүнээс давсан тохиолдлуудыг амьдрал баян учраас янз янзын нөхцлүүд нийлсэн, холилдсон, хүндэрсэн нөхцлүүд байдаг. За энэ нөхцөлд бол нөгөө өмгөөлөгч хуульч нартаа хандаж эрх ашиг хамгаалуулаарай. Тэднэрээ зөвлөгөө тусламж аваарай гэж хэлэх өгсөн. За баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хамтдаа байсан үзэгч, за мөн сонсогч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За түр баяртай.